За бидний зөвхөн монголчууд төслийн багийнхан Япон улсад үргэлжлүүлэн ажиллаж байна. За энэ удаад бид нар Нагоя хотод монголчуудаа сурвалж явж байна. Тэгээ өнөөдөр за манай багийн хувьд бол ан даврахтаа уулзчаад сая дууслаа. Нөгөө багийнхан маань бас нэлээд олон айлаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа байлээ. За өнөөдөр би та бүгдийгээ одоо Нагоя хотын оршин суугч, ажил хэрэгч, бизнесмен одоо болд гэж залуутаа танилцуулж байна. Сайн байна уу та? Сайн байцгаана уу та нар сайн хүрээд ирв. Сайн явж ирлээ. За зуншлаг тавлаг мал тарган гэдэг. Одоо ажил амжилттай байна. Амжилттай байна уу? За би саяхан Осакад бид нар ажиллаж байгаа хугацаанд Нагоя хотод наадам болж байна. Монголчууд наадах гэж байна гэж сонсоод. Би ганцаараа орж иж наадам сонирхсан. Тэгээ би энэ нэг галтрагны одоо вокзал дээр буугаад таксинд суугаад наашаа ирж явсан. Тэгээ би гудамжны зураг аваад явж ирсэн байхгүй. Нэг харсан чинь тэмээ жингийн зураг байна. За манай хоолнгэр энэ тийм. Тэгэхээр би зургийг ингэж авчаал юу юм бол да ингэж оройн гэртээ очиод нөгөө зургаа компьютер дээр хийгээд харсан чинь юу вэ одоо хар сүлдч байна. Монгол хээ уулз байна. Өшөө тамруулаад харсан чинь Монгол хоолны газар гэдэг. Тэгэж одоо бас миний хувьд бол одоо хүний нутагт Монголынхоо одоо бас нэг өчүүгийн хэсэг шээс одоо ингэ санаандгүй байдлаар учрна гэдэг надад тийм бэлэгтэй сайхан санагдсан. Тэгээ бид нэр сая явж байхдаа ингэ харж хагаад тань дээр ороод ирлээ. Тэгээ би тантай танилцаж манай төслийг даган баясдаг, манай төслийг одоо үзэж баясдаг тэр хүмүүсээ бас тантай танилцуулах гэсэн юм аа. За баярлалаа. Та өөрийгөө танилцуулахгүй юу? За миний нэр болд гэдэг юм аа. Өөр Монголын Алшаа аймгийн нутагтай. За. Тийм. Тэгээд одоо Японд ирээд 16-7 жил болж байгаа. Тэгээд 9-ээс наашаа бол тэгээ ийм Монгол хоолнгэр иргэсэн. Тэгээд энэ Нагоя хотод ирээд нэг 12 жилийн нэр өсөж байгаа. Яг энэ хоолнгэр тийм. Тийм тэгээд ийм л ажил хийж байгаагүй. За анх ямар хэрэг зорилготой Японд ирвэ та? За тэгэхээр би одоо Багдад нэг малчин найлын хүүхэд байсан. Тэгээд аав ээжээс хэдүүл юу та нар ер нь? Би аав ээжээс 5. Тийм би 2 дугаар. Тэгээд энэ бага байхад манай нутаг бол их гов газар, элэстэй газар тийм. Тэгээд Багдад ээжтэйгээ нэгээд малд явж байхад. Тэгээд нэг зүүнэ халуунд манай нутагт үлгээд зэрэгэлгээ та нар зэрэгэлгээ гэж ярьдаг. Манай нутагт зэрэгэлгээ гэж ярьдаг тийм. Зэрэгэлгээ. Тэгээд зэрэгэлгээ нь олж харсан. Тэгээд би бол тэр үед одоо нэг 4-5 таач байсан юм болов. Тэгээд машин ч юм уу эсвэл асар тагт нэг тийм ээ зэрэгэлгээ. Тэнийг үзээд тэгээд би ээжээс нь асуусан эн чинь юу юм бэ гэдэг. Манай ээж тэгээд ярьсан. Эн чинь одоо далайгийн цаана байгаа улсыг одоо бурхан багш одоо одстой толиор гэдэг одоо манустыг үзүүлж байгаа шүү гэж. Тэгээд одоо би одоо далай гэдэг юм бол юу байд юм бол далайгийн цаана байдаг улс бас юу байд юм бол гэж багаас нь сонирхолтой болсон. Тийм тэгэл одоо багаас нь тийм нэг гадаад явъя гэсэн тийм нэг хүсэл мөрөөдөл байсан. Тийм тэгээд одоо миний хоолнгэр зэрэгэлгээ гэсэн нэр өгсөн байна. Тийм. Тэгээд бас нутгаан дурсч бас багын үеийн тийм ээ надад одоо тийм нэг хүсэл мөрөөдөл тийм нэг соёогийг одоо соёолуулсан миний ээжийн тийм нэг тийм ээ тэр утгын үеийн тэр нэг үг надад тэгээд мартагддаг. Тэгээд танаа аав ээж малчин байсан гэж ярьлаа. Одоо танааха хичнээн төрлийн малтай байсан. 5 шуу мал байсан уу? 5 хошуу мал байгаагүй. Тэгээд хон ямаа тийм гов газар юм болох нь тэгээд тэмээтэй байсан. Тийм. Ер нь тэгээд танаа нутг руу за тэмээ малдан гэдэг бол тэмээ ч өөрийгөө малчдаг шахуу. Тийм. Тэгэхээр ер нь тэмээ уралдаан одоо тэмээ одоо баяр наадам тэр болдог байсан. Тэр үе масын багын үед одоо бас тэгэл их аз
мэдээж яар тийм ээ. Өөр Монголын одоо 70-аад оны 80-аад оны Тийм амраг бас биш. амаргүй цагаа. Тийм одоо наадам гэдэг юм байхгүй. Тэгэхээр нэг цагаан сар болоод тэгэл цагаан сар бол одоо тэгэл усууд тэмээг унаалыг л одоо найрлж авах. Тэр нь их одоо наадам шиг. Нэг айлаас нөгөө айл руу. Тийм бүр одоо илүү олуулаа болоо тий. Нэг сар тэгэл шинэ нэгэнд энэ айлд найрлал тэр усуудын согтоол тэгэл өрлөө босоол дахиад бүгдээрээ нөгөө айл руу явна. Тэгэл тэмээгээ сайхан гоёлно. Дэлтэр тухмоон сайхан гоёлно. Ташураан гоёлно одоо тийм. Одоо Алшаа аймагт бол тэмээ наадам, тэмээ уралдаан тэмцээн байгуулдаг болсон. Одоо байгуулдаг болсон байна лээ. Тэгээд бас тэмээ наадам, өвөл тэмээ наадам хийн бас одоо тэмээ бэмбэг нь байгаагүй одоо тэгэл баг тэр шин цаг үед тэгэл усод. Манай Монголын тэмээч чи одоо Алшаа аймаг явна, тийшээ явна, уралдаан тэмцээнтэй гэдэг одоо явдаг болсон. Монголоос ирд юм уу? Тийм. Оо. Одоо бид нар ч одоо бидний хооронд байгаа хил хязгаарч улам бүр бүдгэрэл хүмүүс жирийн хүмүүсийн хоорондын харилцаа бол одоо маш хөгжиж байгаа шүү. Тийм. Их сайн одоо нэр би миний хувьд авч гэл их баярлалаа штэ. Одоо байна л да тийм. Аав ээж нь тэгээд одоо байна уу? Оо миний аав намайг 13 таа байхад нассан. Оо ихээ. Тэгээд миний ээж одоо бас насалчихсан. Тэгээд миний 22 3 таа байхад. Тэгээд одоо бас тийм ээ одоо гадаад бас нэг юу болж яд тийм бас нэг амьдрал көсрэлдэж үзэх ч юм уу гээд тийм ээ. Тэгээд аав ээж нь одоо дээрээс харж л байгаа шүү дээ. Тийм ээ тийм. Одоо тэр одоо энэ сайхан орд хааш өргөөгөө ээжийнхээ хэлж ярьжсэн тэр зэрэглээгээр нэрлэлсэн байна гэдэг чинь тэгээд бас баярлал харж байгаа шүү дээ. Тийм. За ах トゥ усны хаагур байна. Миний ах トゥ нэр бүр нутагтаа байх. Нутагтаа байна тийм. Нутагтаа одоо ямар ажил мэргэжлийн хүмүүс байх вэ? Малчин хүн байна уу? Малчин хүн байхгүй болсон. Тэгээд манай төрөл садны дотор бас байгаа. Гэтэ миний төрсөн ах トゥ нэр дотор малчт ус малчин хүн байхгүй. Багш болсон байна. Тийм, энгийн ажилтан тэгээд. Багш хоёр нь багш болж байгаа. За та тэгээд сургуулаа төгсөөд. Сургуулаа төгсчөөд нөгөө далайн цаадлын улсыг одоо таньж мэдэх гээд яваад гисэн. Би сая ярьжсэн миний аав 13 таа миний 13 таа байхад насалсан. Тэгээд би сургуулаас нь гарсан. Тэгээд одоо гэрийн амьдрал тийм ээ ажилгүй бол үлдсэн усууч амьдарч идэх шүү дээ. Тийм. Би одоо гэрийн хамаг их хүүн байсан. Тэгээд аргагүй одоо сургуулаа хаяад ажил дээр гарсан. 13 таагаар. Тийм. Тэгээд одоо дүүнэр мөнрээ сургуульд оруулаад төгсгөөгөө тэгээд нэлээд одоо томорсноо дараа бид дахиад өөрөө бас нэг өөрийнхөө багын тийм ээ мөрөөдөл хүсэл байна. Бас көцөлдөж үзэх ч юм уу гэд тэгэл гараад ирсэн. Гэр бүлтэйгээ тэн танилцуу, энд танилцуу та. Гэр бүлтэйгээ тэн танилцсан. Тэн танилцуу та. Одоо ер нь та нар гэр бүлээрээ энд амьдарч гинүү, тэнд амьдарч гинүү. Эсвэл ингээд ирж очих юм байх уу? Манай гэрийн хүн одоо наар цаар явж байгаа тийм. Хүүхдүүд хана? Хүүхдэнд байх. Хүүхдэнд байна. Одоо хэдийн насны хүүхдүүд байх вэ? Би ганц хүүхдтэй. Тэгээд энэ Японы Тохокугийн их сургууль гэж. Бүр том улс юм ба шүү дээ. Тийм одоо юу сурж байгаа. Одоо сансрын машин хүн гэж ярьдаг уу та нар? Робот. Тийм. Энэ хамаатай судалгаа гэж доктор сурч байгаа. Тийм. Би Шилэнгул аймгийн уугуул цогт гэж доктор байдаг. Энэ Кётогийн их сургуульд сурж байсан. Төгсөөд тэндээ ажилласан. Тэндээ эдгэн шинжилгээний ажил хийсэн. Маш том бүтээл хийсэн шүү дээ. Та сонсоогүй юу? Энэ гар утснууд чинь их л том зузаан юмуд байсан шүү дээ. Нэгд өдөр юм жижигхэн болсон. Яагаад гэхээр цогт доктор тэр литиум батарейны хэрэглээг гар утас руу оруулж чадсан. Гар утасны хэрэглэнд хувьсгал хийсэн юм байхгүй. Тийм том нэртэй эрдэмтэн гэж сонссон. Тийм. Тэгээд цогтгооч одоо 7 ногт нэг 2 өдөр Кётод багшилж байна. За бас нэг 2 өдөр Бээжингийн их сургууль багшилж байна. Цагаан харимны доотлолт одоо бас сайхан одоо гэр барьж авсан. Тэгээд тэнцэнэ нөгөө эрдэмчлэгийнхээ ажлыг үргэлжлүүлээд хийдэг. Бээжингээс урагшаа их том одоо туршилтын үйлдвэртэй
Тэгээ Шанхай одоо экспо гэдэг их том юм боллоо шүү дээ. Тэр Шанхай экспо дээр зөвхөн цогтгоон хийсэн захилгаан машинууд явсан шүү дээ. Тэр олон сая хүний үйлчлэгэнд явсан нөгөө нэг ингээд захилгаан машинууд тэр экспо дотор ч ингээд янз янзаар явж байгаа шүү дээ. Тэр бүгд зөвхөн Монгол хүний цогт докторийн хийсэн машинд явсан. Тийм үү? Тийм. Би тэр хүний их эрдэмтэн гэдэг одоо нарийн юу судалж байгаахыг сайн мэддэг юм. Яг тэр литиум батарей одоо яг энэ бидний гар утасны батарей заримдаа муудаад очоод ихэн заримдаа их сайн болж байна. Одоо улам бүр сайжраад байгаа чинь цогт доктор энийг улам бүр сайн болоод байна шүү. Юус энэ чиглэлийн одоо дэлхийн одоо томчууд энийг болчиход байна шүү дээ. Тэг би ингээ харддаг ингээ хаа газар манай монголчууд юу хийж явахаас үл хамааран хийж байгаа ажил үйлстэй дандаа нэг манлайлж явдаг юм уу да. Тэнд цогт доктор одоо манлайлж явахад энд одоо болдгоо бас манлайлж явах шүү. Би одоо цогт доктортой яаж харьцуулах юм бэ? Тэгээд одоо шинэ энд Нагойд хийж байгаа ажлаараа бас манлайлаад намайг энэ ч ирэхэд өөрөөсөө тийм болд гэж хүн байдаг. Их сайхан Монгол хоолны газартаа. Тэр Монгол хоолны газар зөвхөн одоо хоол зараа суудаг биш. Энэ Монголын одоо энэ их түүхийг одоо олон түмэнд одоо таниулж чаддаг. Монголын нэг сайхан урлагийг одоо хүмүүст хүргэж чаддаг. Маш олон одоо Япон хүмүүс очиж хоол идэх дуртай. Дээд хувцсыг өмсөд одоо зураг хөргөө авахулах дуртай. Тэгээд надад энэ чинь маш олон ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр л бас та эндээ манлайлж ийн гэсэн үг шүү дээ. Ваа тэгэхээр нэг суралцаж судлах тийм тарих толгойг юм болохоос одоо тэгэл ийм одоо Монголын хаан Өвгдээдсийн хаан буян дан багтаад одоо ийм нэг өөрийн хаан юм байна гэж байгаа шүү дээ тийм. Тэгээ би ингээд өнөөдөр бас нэг тантай ороод уулзчих гэсэн бас нэг санаа бол Осака дээр би нэг зүйлийг мэдэрсэн. Осакагийн одоо Монголын чууд бүгдээрээ нийлцсэн намрын баяраа хийх гэж сууж нэхгүй. Тэгээ би ороод нөгөө эдийн хурлыг сонсоод шин 30-40 хүн суудсан. Тэгсэн чинь тийч чинь 10 Монголын хүмүүс ч байх юм, өөр Монголын ч хүмүүс байх юм. Тэгээ би тэр дотроос юу анзаарсан бэ гэхээр бол ер нь бол энэ одоо энэ алс хоолой нэг Япон орнд амьдарч байгаа монголчууд тэр 10 Монголоос байна, өөр Монголоос байна хамаагүй. Яг Монгол гэдэг утгаараа баяр наадмаа хамтдаа хийдэг юм байна. Жаргал зовлонгоо хамтдаа хийдэг юм байна. Нэг одоо мах цусны тасархаа гэж одоо тий. Нэг одоо их түүхтэй гэдгээр ингэж тийм их асуудал ханддаг юм байна гэж надад мэдрэгдсэн байхгүй. Гэвч би Нагойгийн монголчуудын наадамд ирээд хүн болгон шахуу ирээд энд болд гэж хүн байдаг шүү дээ. Зураг хатаа заавал сурвалжлаарай гэдэг. Тэгэхээр та нар бас өөр хоорондоо бас их тийм дотн харьцаатай байна уу? Нагойгийн монголчууд ер нь та нар хамтарч одоо юу хийсэн бэ? Нагойд одоо бас монголчууд их харин байгаа. Тийм өөр монголч гэсэн, ар монголч гэсэн одоо баг яах бол одоо энэ ойр орчмын одоо хоёр можийг нийлүүл баг хэдэн мянган хүн байх. Тийм шин залуучууд тэгэл хуучин улсууд бас байгаа. Тэгээд бас үргэлж цагаан ногоон сар бас бүр ирж цахан жахан наадам тоглоом болвол бүр ирж цаадаг тийм ээ. Тэгээд одоо ингээд ирэхэд бол би бол одоо бас боддtiin одоо бүрэл чухал нэг усгатай нэг үндэстэй юм байна гэж тэгж ойлгодог тийм их надад их дотноо санагдав. Сая одоо шилбэл Нагой хотын монголчууд баяр наадмаа хийхэд та бас зүгээр суугаагүй л байлаа шүү дээ. Тэр сайхан олон хүүхдүүдийг бүгдийг баярлуулсан байлаа шүү дээ. Тийм одоо тэгээд хүүхдүүд бас Нагойд гадаад байгаа нь одоо монгол хүүхдүүд бас энэ монгол клан одоо дими ярихгүй одоо Японы цэцэрлэгт оруулна. Тэгээд одоо монгол клан одоо ярих завшаа нэг цөөн. Монгол суйл дааны гэж ойртох завшаа бас байхгүй. Ийм бас ариун асуудал байгаа. Тэгээд манус бас одоо энэ Японд байгаа нэг хүүхдүүдтэй бас ягуул бас жаахан монгол хэл сургадаг ч юм уу, монгол суйл та жаахан ойртуулж тийм ээ ойлгуулдаг. Жаахан монгол сэтгүйтэй болтох юм гэж бас тэгээд бас жаахан ариун энд байгаа монгол ах дүү нартай нийлээд бас жаахан тийм ажиллага хийж байгаа. Тийм. Та ер нь нутгата хэр байнга явж байна? Улстан уу? Тийм нутг руугаа нутгатаа явсан одоо нэлээд удаж байна одоо. Жил. Одоо 13 жил яваагүй байгаа. Ер нь ингээд сүүлийн үед өр Монголын үр төс хорон тэгэл Ашаам ер нь тэр хавар бол Монгол соёлыг одоо дээдлэх
нэг хүүхдүүд зориулсан Монгол сургуулиуд олноор байгуулдаг болсон. Одоо ер нь хятад улсад бол үндэснийхээ цөөнхийн чи одоо 50 гаруй одоо ястан биш үү? Үндэстэн ястан биш үү? Тэгэхээр тэр бүгдийнхээ одоо үг, түүх, соёл, хэл, урлаг энэ бүгдийг одоо хөгжүүлэхдээ онцгой анхаардаг болсон. Үндэсний театрууд олноор бий болсон. Их хувьд гарч байгаа тийм. Тэгээ энэ чинь ер нь ганц хятад биш, ганц одоо таны толгой санаа зовлох дэлхийд даяар. Дэлхийд даяар одоо энэ бид нар чинь дэлхийн иргэн, дэлхийн хүн байхгүй тий. Тэгээ Монголынхаа энэ үг түүх энэ ёс заншлыг аваад үйлчлэвэл энэ дэлхийн энэ том үзэгт одоо хүн нэмрээ оруулж байна гэж. За энэ том юунаас буугаад хоёлаа нэг юм асуух гэсэн. Танаа хүн монголоор ярьж байна уу? Манайх бас монголоор ярьна. Ярих уу тий? Дуулах уу? Барилдах уу? Барилдаж оргичдаг байна. Багаас нь яфанд ирсэн юм бол барилдаж оргичдаг байна. Бас дуулах дуулна. Дуулна бас ярина тийм. Одоо сансрын технологи роботуудыг хийдэг хүн биш танаа хүч. Тийм. Одоо тийм мэрэгжил сарж байгаа тийм. Удахгүй айгуул тэгээ сансарт ниссэн хамгийн анхны одоо Монгол. Тийм боломж арга байх. Нэг Монгол вертел болтхан гэж бодож байгаа. Тийм ба. Ер нь сураг чимээ байна уу? Байхгүй л байна. Сая уг наадамд ирсэн үү? Наадам дээр өснөө хөрхөн Монгол охтууд явж илээ дээ. Энэ сайхан цайны газар одоо байгууллагуудад удаж байна уу? Одоо яг 12 жил бол гэж. 12 бол тийм болж байна тийм. Тэгээд одоо үнийг эхлүүлснээс наашаа одоо хаяад явж чаддгүй ажил. Тийм ажлаас нь залах аргагүй тийм. Нутагтаа хараагүй. Одоо энэ бол ерөөсө өдөр болгон л одоо ингээд эзэн Чингисийн хөргийг одоо хоймроор залтсан. Ороод ирсэн гадна зочны одоо зочин гीчэнд одоо Монгол дээл хувцсыг үсгэлж байгаа суулгаад Монгол холоор үүсэх үү? Тийм. Олонгийн улсууд манай олонгч очтос бар 190 баг яфанчууд байна. Тийм. Бас ингээд манай Монгол суйлд их сонирхолтой манай одоо Монгол суйлд их хүндгсэн тийм ээ. Манай одоо өвгдээд Чингисийн түүх их хүндгсэн биширсэн одоо ийм усууд их аран байгаа. Тийм. Тэгтээ одоо гээд ийм хуулан гэр тийм ээ яфанд одоо бас 10 хэдэн жил үргэлжилж байгаа шүү дээ. Энэ нь бол одоо би сайн гэсэн яг Монголын буян тийм ээ. Миний ч гэдэг биш. Нэр Монголын буянаар одоо ийм гэж очин ирээд тэгээд ийм нэг бизнес болж байгаа шүү дээ. Энэ Нагояд ер нь Монгол гэр өшөө байна уу? Өшөө байхгүй байгаа. Тийм. Манай одоо бас тэр талдаа бас нэрөөтэй, тэр талдаа бас нэрөө нийт 3 нэрөө. Тэгэхээр яг нийт дөрвөл нэг 120-од хүн сууж байгаа. Одоо өөр Монгол гэр байхгүй бол одоо хурим найр монголчууд одоо хүүхдийн үс хөндөгч юм уу янз бүрийн болов танаад л ирэх нэ. Тийм. Монголчууд одоо хүүхдийн чухал танаа хэлдэг чигээр хүүхдийн өс хөндөх задгаал бас тийм ээ. Монголчууд энд төрсэн хүүхдээ бас энд хийх чинь бас Монгол газар хийх чинь их гоё тийм. Бид нар энд ирээд нэг Япон айлын гэрт буусаа. Бид чинь 13 4-лээ явж байна. 2 машинтай яваа. Тэгээд буудалд орох юм бол бидэрт бол актер үнэтэй болоо явж байна. Тийм. Тэгээд Япон айл болоо тэр Япон байшин байна. Одоо мөр эртний 100 гаруй жилийн түүхтэй бүр эртний Япон байшин. Ингээд орохлоор ингээд яхахгүй тэгэл уламжлалт Япон байшин ардаа ингээд цэцэрлэг түрээлэнтэй худагтаа нөгөө дээр үеийн гүйдэг цонх монх одоо тэгээд тэгсэн хоёр давхт нь гараад энэ Монгол гэр байна. Яг ингээд тань шиг болчих. За мэдээж таних шиг юм том биш бах. Энэ одоо хэдэн хантай гэр вэ? Энэ 12 хантай. 12 хантай гэр байна. За тэр гэрийн 10 хантай. Тэр нэг 4 5 хантай л байх жижиг гэр. Тэгээд ерөөсө дотор нь байх ёстой бүх юм байш. Бүр гадаар байх ёстой бүх юм байна. Арга байна. Төчийн бетан байна. Тэгсэн тийм Монгол дэлгэхтэй нэг сайхан Кавада гэж залуу байд. Тийм. Тэднийд нэг Монгол гэр байш шүү. Тийм. Та ер нь очиж үзсэн үү? Очиж үзсэн. Бас миний найз. За найз үү тий. Тийм энэ Монголд Японд одоо бас тийг Кавада самтай адилхан тийм. Одоо Монголд их хайр сэтгэлтэй хүн бас харин байх. Тэгээд Монгол үгүй Монголд очиод Монгол хэл сурснаа байна. Морин хуур сурснаа байна, хуумай сурснаа байна. Түүнэн тэгээд энд ирээд би одоо тэрнээ тоглоо тэгээд амьдарч байгаа хүмүүс байна. Тийм.
Одоо би сая Нагоягийн наадамд орчлоо. Нөгөөдрийн маргааш Негатагийн Монгол наадам болох гэж байна. Бас л одоо 10 өвөр монголчууд бүгдээрээ нийлж наадж байгаа юм уу? Тийм. Хоккайдогийн наадам болно. Хоккайдод бас болж байгаа юм уу? Тий 12 13 14-нд. Оо ямар гоё. Тэг би ч одоо ингээд наадам студент болж хувирсан. Гоё шүү дээ. Наадмаас наадамд Хоккайдод бас 10 өвөр монголчууд бас л ингээд холидоод инх тунх сайхан амьдардаг. Тийм. Хоккайдод яг тань шиг юм монгол гэртэй хоолны газар бас байдаг гинэ. Нэг байсан юм баг хагас жилийн өмнө баг хаачихсан байна. Тийм үү. Их харамсалтай тийм. Бас нэг хотод нэг монгол холон гэр бас байж болмоор шиг санагдав. Тийм. Энэ бас байх чухалтай гэж би бас их боддیں۔ Гэхдээ одоо тэгээ Япон гэдэг газар бас тийм аа. Одоо бас нэг бизнес болгож болох уугүй юу гэдэг бас их том асуудал болоод байгаа. За хоёул сайхан ярилцлаа, сайхан танилцлаа. Тэгээ би бас их сэтгэл их уйгүй байна, сайхан баяртай байна. Одоо ингээд хаа хол хязгаарын одоо энэ Нагоя хотод нэг ч гэсэн Монголын төв, Монголын соёлын төв, Монголын ёс сурвалжлын төв энэ хүүхд түүхээ ингээд энэ соёлоо олон түмэнд таниулаад сууж байгаа гэдэг бол бас тийм хүн болгон заягдсан зүйл биш. Энэ чинь бол бас нийт монголчуудынхаа өмнө нийт одоо эзэн шигсийнхаа дээр аав ээжийн хэрүүдэн дээр чинь бас том үйл хийж байгаа юм. Энэ ажил үйлс нь одоо амжилтын дэдийг хүсээрөөё. Тэгээд энэ зүйл чинь эргээд бас амьдрал чинь дандаа тийм сайхнаар буух болно. Сайхан өвөө болохыг хүсээрөөж Монгол хүүхдийн Монгол охины манай хүү одоо Монгол бэр дагуулад ирэх болтугай гэж одоо хүсээрөөё. За ярээлэр болтугай баярлсан. Одоо Монгол нутгаас игээд монголчуудаа нэрээ тэгээ сурвалжлаад ирсэн та нарыг үзээд би бас нэг өнчин хүүхэд нэг тийм ээ нэг тэрэл садан хүрээд ирсэн шиг их гоё санагдаж өвнөр. Тийм. Одоо гадна улс тийм ээ нэг нутгаас игээд нэг нутгийн монголчууд хүрээд ирэх чинь аймаар дотор их тийм халуун дотнос санагдаж байгаа шүү дээ. За танд гэлээ да. За баярлсан.